За сайн байна уу залуусаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та бүхэндээ нэгэн арилжааны аргын талаар зааж өгч байна. За энэ ямар арга вэ гэхээр ер нь бол ихэнх залуучууд маань ерөнхийдөө бол $500 бол ер нь бол айгүйх арилж байгаа эхэлдэг байгаа. Тэгээд $500-оор өдөрт $100 болох боломж байгаа юу гэдэг талаар би та бүхэндээ хуваалцъя. За $500-оор өдөрт дансныхан 20%-ийг олоход хамгийн эхний арга нь бол гэп нөхөлт байгаа. За энэ гэп нөхөлт нь ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө бол амралтын өдөр болон маркет ерөнхийдөө хаагдсан үед одоо нөгөө нэг одоо өсөрч юм уу унж нэгдэх яг нөгөө тухайн хөдөлгөөн дээр одоо за маркет одоо гэп нь одоо яг юу гэдэг байгаа вэ гэхээр одоо энэ дээр маркет энэ дээр одоо ингээд тухайн өдөр ингээд хаагдсан бай гэж бодъё. Тухайн одоо 5 дахь мовтгод ч юм уу тий хаагдсан байхад гап яадаг вэ гэхээр огцом энэ дээр одоо нэгдчихнэ гэсэн үг. Одоо энэ цэг дээр гэсэн үг. Тэгэхээр чи одоо эндээс энэ хоёрын хооронд нэг сул зай үүсчихэж байгааз. Тэгэхээр гэп нөхөлт бол яаж явах вэ гэхээр бол энэ дээр яаж орох вэ гэхээр $500 молортой залуучууд бол томоор ороод энэ бол ерөнхийдөө бол гэпийг бол ерөнхийдөө нөхөж орж ирдэг байгаа. Та бүхэн энийг бас сайн ажиглаарай, бас сайн хараарай гэж хэлээ. За хоёр дээр нь болохоор хөдөлгөөний араас буюу үйл candle, bear candle-ийн одоо араас нь одоо орох оролт гэсэн үг. Хүчтэй хөдөлгөөний араас буюу candle, bear candle-ийн араас бол арилжаа хийх гэсэн үг. Энэ ямар учиртай вэ гэхээр магадгүй 1 минут юм уу те 1 цаг дээр юм уу айгүй том candle одоо огцом унж орж ирэхэд одоо энэ маркет харах юм бол энэ дэр зөндөө үед энэ дөө одоо огцом унж орж ирээд тэгээд хамгийн гол нь юу байх вэ гэхээр support race барьсан үед бол та бүхэн бол яг харж агаад утсан дээрээ тэмдэглэж байгаа support race барьсан үед бол баа юм уу сэлийг бол хийх хэрэгтэй. Тэгээд яг хөө тэндээс нэг хүчтэй унж орж ирж байгаа одоо ийм хүчтэй иймэрхүү candle байгаа шүү дээ. Одоо энэ bear candle энэ ингээд хүчтэй орж ирж байгаа унж орж ирж байгаа тохиолдолд бол яах вэ гэхээр одоо энэ хавьяас нь яг хүлээж агаад одоо тосоод байтах ч юм уу те байдаа тэгэхээр нэг ийм хүчтэй уналтуудын candle бол ерөнхийдөө нэг 10-аас 20 pip бол явдаг. Тэгэхээр нэг томхон лотоор те 0.11 гэх ч юм уу те тэрнгээр бол ороод нэг 10-20 pip бол аваад гарах боломжтой. За ерөнхий бол хөдөлгөөн бол ийм байгаа. За бас өөр яах вэ гэхээр ерөнхий арилж байгаараа бол одоо арилжиж болно. За одоо энэ gold дээр харж агаад үндсэн хөдөлгөөнөө харж агаад одоо ямар хөдөлгөөн цааш явах вэ гэдгийг хэдүүлээ харъя л да. За ингээд за ийм хөдөлгөөн бол гарч ирж байна. За энэ хөдөлгөөн бол ямар хөдөлгөөн бэ гэхээр ерөнхийдөө өсөлтийн хөдөлгөөн байна. Gold бол одоо ингээд өсөх юм байна гэж бол харах хэрэгтэй. За өсөлтийн цэгийг бол эндээс ингэж зурах хэрэгтэй. За ингэж зураад одоо энэ рейс энэ дээр бол спорт болж ирсэн. Энэ дээр бол спортлж байгаа сэтэлсэн. Тэгээд дахиад энэ дээр рейс болсон. Гайгүй хүчтэй рейс болж байна. Тэгэхээр одоо энэ дээр бол рейс байгаа. Тэгэхээр одоо энийг яаж харах вэ гэхээр дээшээ ингэж сэтэлээд ерөөхдөө ингэж дээшээ бол ингэж харах хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр бол бид нар яаж арилжах вэ гэхээр stop loss-оо бол энэний за нэг 30 pip-ийн зайтай тавиад тэгээд ерөөхдөө бас нэг гайгүй томхон лотоор бол арилжаанд ороход бол зүгээрээ гэж хэлье. За өөр бас яах вэ гэхээр мэдээж бол чартыг бол байнгын хардаг хүмүүс бол ялангуяа чарта байнга харж байгаад ерөнхийдөө орой
Нью-Йорк нэгдсэн цагаар бол ерөнхийдөө US-30 дээр бол бас арилжиж болно. US-30 дээр бол мэдээгээр харж байгаад мэдээ гарах үеэр нь бол савлуулаад ингээ арилжих боломжтой гэсэн үг. Тэгэхээр 1 минут дээр бол ер нь бол 1 минут дээр ерөнхийдөө харахад бол зүгээр өдөр одоо тэр day trade хийдэг хүмүүс бол 1 минут дээр харж агаад ямар хөдөлгөөн яаж support race яаж барьж ийн бас паттернуудаа яаж барьж ийн гэдгээ бол ингээд та бүхэн бол хараад арилжахад бол болно. Тэгэхэд бол ерөнхийдөө бол өдөрт бол нэг $500 хүн бол $100 бол ерөнхийдөө айл болох зугаагаал байна. Ялангуяа алтан дээр бас оройны савлгаа Нью-Йоркийн савлгаа нэгдээд хүчтэй хөдөлгөөн одоо ийм хүчтэй хөдөлгөөн явсны араас бол эсрэг хөдөлгөөн бол орж ирнэ гэж үзээд эсрэг арилжаа бол хийх хэрэгтэй гэж та бүхэнд хэлье. За би бас та бүхэнд нэг зүйлийг бас харуулъя. Би өөрөө арилжиж исэн. За одоо энийг ингээд харах юм бол ингээд би $521 депозит хийгээд ингээд арилжиж гисэн байгаа. За 0.11-ээр бол орсон. Мэдээж бол алдсан байна. Алдаад за ингэж явж байгаад ингээд ашгаа ингэж хийгээд лото бас ингээд тааруулаад ингэж явж байгаад тэгээд иймэрхүүгээр олоод за ээжээ тэгэхээр ингэж олоод тэгээд за иймэрхүүгээр явж байгаад за тэгээд $521 депозит хийсэн. Тэгээд $184 бол эхний өдөр бол таталт хийсэн байна. За тэгээд дараагийн өдөр нь бол дахиад мэдээж бол арилжаа бол хийж бол явсан. Та бүхэн миний бас лотыг харж байгаа бах тий. Бас нөгөө баг-багаар ингээд түүх юм бол бас овоо нөгөө нэг ашиг авчирдаг нөгөө баг-багаар түүхээр за ингэж явж байгаад за ингээд бас ингээд дараа өдөр нь бол ингээд $142 ингээд татсан байна. Одоо та бүхэн харж байгаа ингээд $142 хийгээд татсан байна. За тэгээд бас дараа өдөр нь бас ингээд $105 ингэж татсан байна. За тэгэхээр та бүхэн бас ингээд ер нь бол арилжаад татаад явах бол бүрэн боломжтой гэж би та бүхэнд хэлье. За баярлалаа залуусаа.